Hark how the bells, sweet silver bells, all seem to say, throw cares away. Christmas is here, bringing the cheer to young and old, meek and the bold. Ding dong, ding dong. Hark how the bells, sweet silver bells, all seem to say, leave children's home to every home go. Энэ удшийн мэндийг хүргэе ирэх үзэгчтэй Шинэ дэлхий телевиз үзэгч та бүхэндээ 2012 оны амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа улс төрийн нийгэм, урлаг, соёл, спортын онцлог 10 эрхмийг урин одтой өдөр шинэ жилийн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэж байгаа лээ. Манай өнөөдрийн одтой өдөр нэвтрүүлгийн хүндтэй зочноор Улсын их хурлын гишүүн, байгаль орчин ногоо хөгжлийн сайд Санжаа Сүрэнгийн оюун хүрэлцэн ирсэн байна. За танд энэ сайхан удшийн мэндийг хүргэе. Тэгээд шинэ жилийн удшийн мэндийг хүргэе. Шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр шинэ жил төхөж байна. Улс орны хэмжээнд ч гэсэн ер нь шинэ жил бол хүнийг догдлуулдаг. Цаанаас ингээд өгөх тусмаа сайхан сэтгэл төрүүлдэг. Ямар нэгэн хүлээлт үүсгэдэг ийм сайхан баяр. Таны хувьд ойрын үед бас ажил ихтэй байгаа бах тий. Одоо оныхаа бас бид нар ажиллаа яам дээр тайлангаа гаргаж байна, эрхчлэлийн төлөвлөгөө гаргаж байна. За тэгвэл ер нь Монгол шинэ жил их гоё болдог гэж би боддог. Би өөрөө бас оюутан байхдаа Европт байсан. Тэгэхэд ерөнхийдөө гэр бүлийн баяр, гэр бүлдээ 24 Крисмасаар ч юм уу 31-нд гэр бүлтэйгээ л өнгөрөөдөг шүү дээ, тийм ээ. Манайд Монголд болохоор байгууллага болгоныг шинэ жил гэдэг, тийм. Байгууллага болгон тэгээд өөрөөрийнхөө чиг дээр ангийнхан ч байдаг юм уу, байгууллагын ч байдаг юм уу, найз нөхдүүдгээ тэгээд Монгол улс шинэ жил бүр онцгой гоё болдог гэж би бол боддог. Ер нь та Европт байлаа гэж ярьлаа. Ер нь за эх орны шинэ жил мэдээж хамгийн гоё юм байна, тийм. Ер нь тэнд явж байгаад аль орны шинэ жил их гоё өргөнд тэмдэглэж байгаа. Танд илүү сэтгэлтэй нийцсэн шинэ жил юу вэ? Ер нь бол голцуултад гэр бүлийн Крисмас гэдээ болдог учраас яг юунд Чехэд би оюутан байхад хамгийн сайхан шинэ жил бүр ууланд өндөр ууланд цастай. Яг шинэ жил бүр нэг юм цастай гоё шинэ жил болдог шүү дээ. Одоо яг энэ зурган дээр байгаа шиг. Яг тийм шинэ жилийг бид нэр тэнд 7 хоног оюутнууд өнгөрөөж исэн. Тэр бол тэгэл цанаар гулгаад цэвэр агаарт яг нөгөө бидний төсөөлдгөөрийг жинхэнэ цастай, модтой тийм сайхан цагаан шинэ жил болж исэн. Бүр ганцаараач байсан шинэ жил бас болж исэн. Оюутнууд бүгдээ гэрлөөгөө харьчаад тий. Тэгээд яг Крисмасаар бас айлууд бас нэлээх урьдаг оюутнуудыг тий. Тэгээд ер нь бол Монголын шинэ жил хамгийн гоё л доо. Тий. Ер нь бол гэхдээ уул тэр өвлийн тэр цастай сайхан ууланд шинэ жил өнгөрөхч бас айгүй гоё юм бэл. Бас нэгэн сайхан дурсамжийг бас мэдээж хэрэг танд үлдээсэн баг л та. Тэгэхээр таны удаас ер нь манай үзэгчид ч бас мэдж байгаа хаа. Тэгэхээр мэдээж цаг заваар тун хомс ээж хомс одоо цаг заваар баг байдаг гэрээ эзэгтэй. Тэгэхээр зүгээр би бас эмэгтэй хүний хувьд ч юм уу таныг бас хамгийн сүүл хизээ бас хүүхдүүдтэй гарынхаа хоолыг хийж өгсөн бол ер нь гэр бүлдээ цаг заваа зарцуулах нь хэрэг байдаг бол тийм ээ. Ээж хүн бол заавал хоол хийж өгнө штэ. Тий. Тэгээд хамгийн сүүл за бүтэн сайдар өнгөрсөн бүтэн сайдар тий. Хагас бүтэн сайдар. Ах сайдар болгон засгийн газрын хуралдаж байгаа. Нөгөө сая шинэ засгийн газар чинь ах сайдар хуралдана гэдэг. Ах сайдар болгон хуралддаг. Гэхдээ нэг өдөөс хойш 4 5 гэж тарчин л да. Тэгээд бүтэн сайдар нэгэн л одоо бүтэн 6 хоног ажиллаж байгаа учраас аль болох бүтэн сайдар тал өдөрчсөн хүүхдүүд байгаа. Заавал салхинд гарах ч юм уу. Тэгээ хоол ундын бүтэн сайдар заавал хийн штэ. Тэгээ ороод эсвэл хоолыг бэлдэж өчөөд өглөө цэцэрлэг сургуульд явна хүүхд хардаг нэг тусалдаг охин байдаг. Тэгтэл хоолундын жоохон бэлдэж өгөөл явах туфтаа л да. Та дөрөв ер нь манай монголчууд байгууллагаараа ингээд шинэ жил тэмдэглэж ярьлаа. Наад зүгээр сонирхолтой нэг юм санагдаж байна л да. Улсын их хурлын гишүүд ер нь нэг шинэ жилийн үеэр одоо хэдэн шинэ жил орох уу? Одоо хурлын танхимын шинэ жил гэж байх уу? Яамны шинэ жил гэж бас байх. Тэгээ одоо бүлгийн урилгын хувьд бол ер нь бараг л нэг 2 хоноод нэг шинэ жилийн урилгатай. Гэхдээ яг үнэхээр ач холбогдолтой очих ёстой. Тэгээд чухал гэвэл бас очин л доо. За жишээлбэл манай яамны байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ жил яг шинэ жил гэхээсээ илүүтэйгээр ногоон хөгжлийн шагнал Green Awards гэдэг арга хэмжээ зохион байгуулж байгаа. Анх удаа байгаль орчин ногоон хөгжлийн яам байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй жишээлбэл сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлсэн тий. За эсвэл хамгийн сайн ой нөхөрлөл, ойжуулалтан дээр хамгийн үр бүтээлтэй ажилласан ч байдаг юм уу, цэвэр технологи нэвтрүүлсэн гээд энэ чиглэлүүдээр бид анх удаа Green Awards буюу ногоон хөгжлийн цом шагналыг ер нь бол 9 байгууллагад бид нар гардуулж байгаа. Тэгээд энийгээ бол жил болго уламжлал болгоод нэг үе бодох юм бол бас байгууллагууд, компаниуд
бас нийгмийн хариуцлагыг ухамсарладаг болсон байна. Зүгээр л өнөөдөр ямар ч нэг орлоготой бай, нэг ажлын байртай бай гэдэг бол нэг 10 жилийн өмнө зүгээр яаж юу н ам гарах вэ энэ хэцүү шилжилтийн үед чинь гэдэг байсан бол одоо бас эдийн засаг нэг үе болоод овоо тогтворжод эхэллээ. Өсөлтийн байдалтай байж гэн компаниуд ч гэсэн зүгээр л өнөөдөр нэг юм хөгжүүлээд авчи дараа нь тэрийг цэвэрлэе ч гэдэг юм уу тийм ээ. Өнөөдөр нэг ухчи дараа нь цэвэрлэхээс илүүтэйгээр за одоо хөгжиж явахдаа зэрэгцээд бид нар байгаль орчинд аль болохоор хал багтай тийм цэвэр технологи нэвтрүүлэх хэрэгтэй юм байна. Аль болохоор одоо үйлдвэрлэлээ явуулж байгаа ч гэсэн зэрэгцээд тэрийг цэвэрлээд явах хэрэгтэй юм байна. Усаа аль болохоор бага бохирдуулах хэрэгтэй юм байна. Эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй юм байна гэдэг юм уу. Тийм ойлголтууд ялангуяа залуучуудад маш их байна л да. Тэгээд ер нь Монгол улс тэгч шаардлагатай шилжилтийн үе ерөнхийдөө дуусчлаа. Эдийн засаг маань хөгжиж जैन. Тэгээд энэ ногоон тогтвортой зөв хөгжлөөр хөгжих нь их чухал. Ягаад гэвэл бид нар бас хүүхдүүдэд энэ дэлхийн ертөнцийг чинь мэдээж үлдээ. Тэгээд за хүүхдүүд минь та нарын ирээдүйг сайхан шүү. Та нар сайн сураараа, сайн хичээгээрээ энэ сайн сайхан ирээдүй хүлээж ин шүү гэж байгаа боловч тэр амьдрах гэж байгаа тэр дэлхийн маань тийм ээ. Энэ одоо бидний хөгжлийг дааж чадчихэв үү, шингээж чадчихэв үү гэдэг асуудал зөвхөн Монгол гэлтгүй дэлхийд даяар тавигдаад байгаа. Тэгэхээр энэ ч өөрөө тийм дааж чаддаг, шингээж чаддаг, байгаль орчиндөө ээлтэй тийм хөгжлийг л бид нар хүсэхгүй бол тийм хөгжлөөр л бид нар замж явахгүй бол өөрөө энэ дэлхийн байгаль орчин өөрөө бохирдол байна гэдэг чинь өөрөө ирэхгүй шууд хүний эрүүл мэндэд нөлөөлнө тийм ээ. Бид нар өөрсдөө эрүүл бай гэж бодох юм бол их дэлхийн маань эрүүл байх хэвээр. Эрүүл байх хэвээр гэдэг маань агаар хөрс одоо бүх орчин тийм ээ. Тэгээд дээрэс нь зөвхөн хүмүүс бид энэ дэлхийг эзэмшээд өмчлөөд дээр нь эзэмшээд байгаа биш тэр чинь ан амтан байна, ургамал байна тийм ээ. Амьд зөндөө амтан байна. Тэгэхээр тэр бүгдийг бас хамтдаа энэ дэлхийн бид нар эзэн биш энэ дэлхийн нэг хэсэг гэж бодох хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэхээр энэ чиглэлээр ялангуяа шинэ үе залуу үеийг бол хүүхдүүдийг бүр айгу мундаг соён гэгэрүүлж шин сэтгхүүтэй тийм шинэ үеийг бий болох нь маш чухал гэж бодож байгаа. Тэгээ бид эх жил экологийн боловсролын буюу байгаль орчны боловсролын соён гэгэрүүлэгч илээр ер нь зарлая гэж бодож байгаа. Тэгээ цоошин тийм үе өсөөд хүмүүжээд явна гэдэг чинь наад цан хогоо хийдэггүй те усаа гамдаг, чийдэнгээ унтраачдаг, эрчим хүчээ хэмждэг тийм ээ. Тэгээ байгальдаа хайртай байдаг ийм шинэ үе гарч ирэхин төлөө бол бид нар бүгдээрээ л бас хичээх хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөн сүүлийн үед одоо та түрүүн хэллээ томоохон компаниуд нийгмийн хариуцлага гэж их яадаг боллоо тий. Зөвхөн одоо хуваа боддог байсан бол одоо цаашдаа өөр ирээдүйг томоор хардаг болж байна. Эх орныхоо ирээдүйг хардаг болж байна. Байгаль орчноо хамгаалдаг сайхан хайрладаг болж байна. Энэ бас манай нийгэм тодорхой хэмжээгээр та тогтвортой болж байна. Цаашаа өсөх гэж байна. Сайхан ирээдүй харагдаж байна гэдэг бас илэрэл байхаа гэж бодож байна тий. Үнэн. Одоо ер нь бол би Монголынхаа ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Мэдээж болгоомжтойгоор өөдрөг гэж ярьдаг л тийм ээ. Өөдрөг гэж бүх юм сайхан болно. Шүн болгонд дор дорол хичээж ажиллахгүй бол зүгээр л сайхан болно гэж бодоод бүх юм сайхан болдгоо юм биш үү тийм ээ. Дор дорол ер нь иргэн болгон за тэгээ төрөн ч гэсэн төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээлэл хувьш бүгдээрээ л нэг Монгол улстай. Бүгдээрээ л эн чинь өдөр тутам хичээж ажил бид нар өөрсдөө сайхан орчинд амьдран тийм хүүхдүүд маань ч илүү гэрэлтэй ирээдүйтэй байна. Гэхдээ бол өнгөрсөн одоо 6 жилийн турш ихэд бол эдийн засаг тогтвортой бас өслөө. Тийм ээ нэг үе бодвол бүр байнгын ингээд төсвийн алдагдaltaй нэг хямралтай цалин тэтгэрэж тавьж чадахгүй байсныг бодвол бас төсөв жоохон нэмэгдэжээ тийм ээ. Одоо нэг томоохон тийм тууширсан алдаа нэг улс төрийн ч юм уу өөр бодлогын нэг томоохон алдаа гаргачихгүй шиг ерөнхийдөө дэлхийн чиг хөгжлийн хандлагаас нэг хазаахгүйгээр тэгэл дагаа явах юм бол Монгол улсын ирээдүй ирэх 5-10 жил нэлээ өөдрөгөр бол харагдаж байгаа. Хамгийн гол нь нэг тэрэндээ бярдаад нэг юу нэг буруу нэг бодлого гаргаач юм уу хэд зүүн тийшээ хэд баруун тийшээ нэг туушраад нэг бити алдаа гаргачихаасаа тэгээд эх жил 2013 бол их өөдрөг сайхан жил байх байхаа гэж би бодож байгаа шүү дээ. Тэгээд ялангуяа шинэ гарч ирж байгаа залуучууд одоо сургууль соёл өсөөд ажилд шинээр орж байгаа залуучуудыг харахад бол маш их нээлттэй тий. Та бүгд ч гэсэн маш их тийм мэдээллийн эрэнд өсчихсэн өөрийнхөө нэг ингээл язгаарлал барайл зөвхөн нэг хэдэн дарга нар бүх юм шийддэг гэж боддог ч юм уу нэг тийм сэтгэлгээнээс салаад би ч гэсэн өөрөө хичээж хүн болгон л одоо өөрөөсөө хувь заа улс орныхаа төлөө явах хэрэгтэй маа гэд маш их тийм ухамсартай тэгээд их дэвшилттэй тийм залуучууд гарч ирж байгаа болохоор алдахгүй хаа гэж бодож байгаа шүү дээ. Ирээдүйд бол ихтэлтэй байна тий. За тэгэхээр өнөөдөр бас шинэ жилийн энэ сайхан үдэш төмөнтэйг хамтдаа бас тантай ингээ сайхан яриа өрнөл сууж байгаа их баяртай байна л да. Тэгэхээр та одоо өлрөө одож байгаа 2012 он ерөнхийдөө таны хувьд за Монголын улс төрийн хувьд нэг том яриад яг хувь хүн оюуны хувьд ямар жил болж өнгөрөв? Та дүгнээд хэлвэл. Ямар ч байсан ажлын хувьд бол чамлахааргүй бас амжилт гаргасан. Ажил гэдэг маань улс төрч бидний хувьд сонгуул байдаг тийм ээ. Парламентод асуудалтай
засгийн газарт бас оролцоотой ийм намыг бас тэргүүлж байна. За тэгээ байгаль орчин гэдэг нэлээд чухал салбарыг хариуцуулсан. Энэ салбартаа бид бас нэлээд их бас шинжилгээг зарим нь эхлүүлээд, зарим нь төлөвлөөд явж байгаа. За хувь хүний хувьд, гэр бүлийн хувьд бол сайхан амар амгалан сайхан жил боллоо. Ер нь тэгэл хүн болгон эрүүлтэй. Их тэгээд сургууль, соёл, ажлын бүтэмжтэй. Тэгээ нэг нэгэ хайрлал явж явах юм бол тэрнээс илүү аз жаргал гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн хувьд ч хүүхдүүд маань хоёр нь сургуульд явж байгаа, нэг нь цэцэрлэгт явж байгаа. Тий тэгээд сайхан аз жаргалтай л жил л тий. Хүүхдүүд бага багт чинь яг тэр яг өсөж байгаа тэр насыг зөв мэдэрч ухамсартаар гарах юм уу да тэрийг enjoy болно гэж ярьдаг шүү дээ тий. Яг тэрний ингээд хүүхдүүд жоохон байх чи их баяр баясгалантай их гоё байдаг шүү дээ тийм ээ. Тий тэгээд зав ажил ихтэй ч гэсэн тэр бол ерөөсөө ажлаас илүү дутгааргүй чухал ажил гэж бол би боддог. Залуу яг нэлийн сүүл гэр бүлтэй болсон болоод ч юм уу илүү ухамсартай хандж яж магадгүй л дээ манай гэр бүлийн хүн бит хоёр. Ер нь залуучууд чинь бараг л өөрсдөө залуу байхдаа хүүхдөрөөл зэрэгцээл өсөө явчихлаарэ сургууль ажил энтер гэж байгаа да эмээ өвөө нь харсаар байгаа нэг мэтгэд хүүхдэн том болчихдаг тийм. Бид нар бол ерөөсөө ач нартаа эмээ өвөө нар маш их хайртай байдаг гэдэг шиг их ачаал бүглэгч ухамсартайгаар хүмүүжүүлдэг гэдэг шиг бид нар бас хүүхдүүд маань 3-тай 6-тай 9-тэй. Тэгээд одоо энэ үе чинь бол хамгийн жаргалтай сайхан үе л дээ. Тэгээд тэгтээ бас зүгээр жаргалтай гэхээс илүүтэйгээр бас их хариуцлагатай үе. Тэр хүүхдүүд чинь зөв хүн болгож хүмүүжүүлнэ. Мэдлэгтэй тэгээд хамгийн гол нь зөв хүнийг хайрладаг хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг чинь бас цаг зарцуулах хэрэгтэй. Тэгээд би саяхан нэг хиний тухай уншилтад Александр the Great гэдэг Македоны хаан байсан шүү дээ тийм ээ. Бас том хаан, бас томоохон гүрэнтэй байсан. Гэхдээ манай эзэн Чингисийн гүрэнг бол гүйцэтгэв 2 дахьт нь ордог байсан юм билээ. Тэгээд тэр нас өөд болох тэр үед өөрийнхөө генералуудыг цуглуулад тэгээд тийм одоо та яг ямар зүйлийг бид нарт гэрээслэх вэ гэдэг юм одоо юу бид нарт хэлэх вэ гэхэд нь сонирхолтой зүйл хэлсэн байсан л та. Би та нартын цаг хугацаа гэдэг юмыг л их чухал гэж хэлмээр байна. Тэгээд эд зүйлс бол тэргүй хичнээн нэмэгдсэн ч гэсэн энэ дэлхийд дээр л үлдэнэ. Цаг хугацаа эзэж ирдэггүй учраас та бүгд өөрсдөө цаг хугацааг тэр цаг завыг хамгийн хайртайгаа хүмүүстэйгээ хамгийн ойр дотныхаа хүмүүстэйгээ тэгээ хамгийн чухал гэсэн зүйлдээ зарцуулж байгаарай. Яагаад гэвэл тэр цаг хугацаа гэдэг бол таны амьдралын нэг хэсэг. Одоо та бид нар энэ мөч чинь буцаж ирэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ та хайртай хүндээ ч юм уу ажил төрөлдөө эсвэл хамгийн чухал гэдэг зүйлдээ зарцуулж яана гэдэг чинь тэр чинь өөр амьдралынхаа нэг хэсгийг өгж ийн л гэсэн үг. Тэгэхээр тэр цаг хугацааг зөв үнэлдэг, зөв зарцуулдаг, ажлаа айл болохоор үр ашигтай хийж дэмий юм цаг зарцуулахгүй байх тийм ээ. Тэр ерөнхийдөө нэг тийм утгатай л юм гэрэлсэн байлээ л дээ. Их сонирн байгаа биз дээ. Дэлхийн хамгийн том бас хүчрэх гүрний хаан байсан хүний хувьд бол тэр хүнд бодогдож байгаа нь бол хичнээн хүчтэй чадaltaй байлаа ч гэсэн юу хийж чадахгүй гэхээр тэр цаг хугацаа тэр амьдралыг уртсгаж чадахгүй учраас тэр амьдралаа их ухаантай тэгээд их зөв өнгөрүүлээрэй л гэсэн юм шиг байна. За нэг бахан философи ярьчихсан. Таны хувьд одоо та хүүхдүүд нь одоо том болоод яг өөрсдөө хувь хүн бол төлөвшин тий мэрэгчлээ сонгоно. Та хүүхдүүдийнхаа саналыг хүндэтгэж үзэх үү эсвэл та нөлөөлөх үү? Ер нь саналыг хүндэтгэж үзнэ. Үзэлгүй байх аа. Гэхдээ ер нь нөлөөлөх биш их сайн ярилцах хэрэгтэй юм билээ. Аливаа хүн чинь өөрийнхөө бодож байгаа санаж байгаа яг юу хүсэж байгаа вэ гэдгийг өөрийнхөө тодорхойлохын тулд заавал өөртөө ч ажиллах хэрэгтэй, найз нөхдөдж байгаа ч ээж аав багш нартайгаа ч юм уу зөвлөж ер нь ингээд хүмүүстэй зөвлөж ээж ярьж тэрийг боловсруулж дундаас нь зөв шийдэл гарч ирнэ шүү дээ тийм ээ. Тэрэнд нь бол туслах ёстой тийм ээ. Ярилцах тэрнээс шууд зүгээр л өөрөө шийдэг гэдээ бас хайж болохгүй тийм ээ. Тэгэхээр ер нь аливаа хүн амьдрал яг жинкнээсээ юу хүсэж байна вэ гэдгийг өөрийнхөө тодорхойлоход хамгийн хэцүү байдаг гэж байна шүү дээ. Хүн чинь за тэгэл нөгөө за нэг сургуульд орчихсон. Тэр яг хүснээр орсон уугүй те. Тэг орсон учраас тэр чиглийн ажилд ороод тэгэл нэгэнт ажиллаж байгаа юм чигээл ингээл нэг яваад байдаг шүү дээ урсгалаар. Гэтэл яг тэр өөрийнх нь нөгөө сэтгэлийн дуудлагаар гэх нэг хуучны кино байдаг шүү те. Яг тэр хүний сэтгэлийн дуудлага мөн үү биш үү? Яг миний сэтгэлийн дуудлага яг юу вэ гэд яг өөрийнхөө үнэхээр хүсэж мөрөөдж байгаа зүйлийг зөв тодорхойлж чадах юм бол ерөөсөө юунд ч хүрэхэд боломжтой байдаг. Тэгээд нөгөө зам нь ингээ шууд шулуун болчдөг учраас маш их амжилтанд хүрч чаддаг гинэ. Гэтэл нөгөө яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ тодорхойлж чадаагүй учраас
ингээл нэг зигзаглаад нэг тийшээ нөгөө тийшээ зөв ч юм уу буруу ч юм уу эргэлзээ. Өөрийгөө олохгүй л яваад байна гэсэн. Тэгж их эргэлзэж байгаа хүн чинь нэг тэр хамаг хүчээ тэр эргэлзээндээ зарцуулна тийм ээ. Гэхдээ ер нь хүмүүс тэр болгон бас нарийн бодож ухамсартайгаар яг би ер нь юуны тулд амьдраад байгаа яг яах гээд байгаа юм би яг юунд хүрэх гэж байгаа гэдэг тэр болгон боддоггүй юм шиг байлээ л тийм ээ. Тэрийг бол их чухал. Тэр яаж гарах вэ гэхээр за би өөрөө нэг мундаг гаргацсан даа ч биш үү. Тэгвэл ер нь найз нөхдүүдтэйгээ хүмүүстэй хамгийн их дотн бас итгэдэг хүмүүстэйгээ нэлээд сайн ярилцах хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө нээж тийм ээ. Таны удаас хүүхэд байхдаа ер нь тэгвэл ямар зүйлийг хүсч мөрөөдөж байсан бол хүүхэд байхын мөрөөдлүүдээс тэнд хичнээн биелсэн бол энэ бас гай санагдаж байна. Бид ч одоо нөгөө яг социализмын эд үед хүмүүжсэн. Тэгээд 23 дугаар сургуульд явж исэн. 23 дугаар сургууль гээд Монгол сургууль ч гэсэн орос хэл дээр нэлээд хичээлүүд ордог. Бас их сайхан сургууль байсан. За тэгээд тэр 23 дугаар сургууль нэлээд их тийм эх орон сэтгэлгээл их нэлээд их бас заадаг өгдөг тийм. Тэгээд бид одоо ингээл ангийн хүүхдүүд хоорондоо ярьж исэн юмнуудыг санаж ах мэдээж хүүхд нас юм чинь янз бүрийн хүүхд насны зүйлүүдийг ярилцсан. Гэхдээ бас за энэ улс орноо яаж хөгжүүлэх вэ? Яавал ер нь юм сайхан болох вэ гэдэг юм нэг ярьдаг байсан одоо. Гэхдээ яг том ангиудыг хэлж байна л да 8-9 10 дугаар ангиудад. Тэгээд ер нь тухайн үед нэлээд тийм хаалттай нийгэм байсан хүмүүс одоо сайн санаж байгаа шүү дээ тийм ээ. Хаалттай нийгэм байсан учраас ерөнхийдөө л Орос тэгээд зүүн Европын орнууд тэгэл тэр чигээрэл бидний хувьд дэлхий бол тэгэл дуусчихлаа шүү дээ. Тэр цааталныг дэлхийн ертөнц ер нь ямар хүмүүс байдгийг яаж хөгждгийг ер нь дэлхийн маань тэрийг нэг нээлттэй болгох юмсан тэр нээлттэй тэр дэлхий гэдгийг бүтэн утгаар нь ойлгож мэдэх юмсан гэсэн бас хүмүүст нэлээх хүүхдүүд нэлээх байсан гэж бодож байгаа л да. Тэгээд 90 онд орчилсан ойсгол болсноос хойш тэр дэлхий нээгдсэн бид нар бас чөлөөтэй аялах явах юм боломжтой болсон. Тэгээд 91 онд Англид аспирантурд явсан л да. Тэгээд бас л нэг багада бас мөрөөдөж исэн нэг зүйлүүдийн нэг бол мөн л дээ. Нэг сүрхий заавал тэнд тэр оронд гэхээс илүү ер нь тэр дэлхийн яг шинжлэх ухааны тэр тодорхой яг төвшөнд хүрсэн том сургуульд сураад аспирантурд төгсөөд тэгээд бас томоохон компанид ажиллаад дараа нь ингээд улс төрд орсон. Улс төр эдгээр амаргүй ч гэсэн улс төр өөрөө маш их мэдээлэл өгдөг. Маш олон хүмүүстэй харилцаа холбоотой болдог тий. Торгийн энгийн амьдрал хэцүү хүмүүсийн амьдралыг хуваалцахаас ахуулаад тий хамгийн улс орны өмнөх томоохон шийдвэрүүдэд бас оролцож байна гэдэг бол бас тийм амар тохиолдохгүй хувь зайнууд л да. Тэгэхээр энийг л хамгийн гол нь зөв хариуцлагатай хийгээ явах нь зүйтэй л гэж боддог л да. Тэгэхээр яг тийм ийм мөрөөднөхөөсөө илүүтэйгээр эргээд харахад бол харамсаад ах зүйл бол үнэхээр алга л да. За баярлалаа. Тэгэхээр шинэ жилийнхаа сэдвэр бас эргээд орё гэж бодож байна. Та одоо сурагч оюун байхдаа өвлийн үгаанаас аваас анх авж исэн бэлгээ санаж байна уу? Хамгийн анх авж исэн. Санахгүй байна да. Ер нь олон авж исэн баг тий. Таны үеийн шинэ жил ер нь ямар болдог вэ? Сургууль дээр шинэ жил болдог. Гоё л болдог. Харшийн явуулт гэдэг нэг одоо ч харшийн явуулт гэдэг болоод байдаг шүү дээ. Нэг удаа илүү хоёр удаа бас оролцож исэн. Ер нь тэгээд сургууль заавал өвлийн үгнөөс бэлэг авдаг байсан шүү дээ. Одоо цэцэрлэгт авдаг байсан юм уу санахгүй л байна. Ямар ч байсан тэр үед хүүхэд байсан бидэнд бол юу санагддаг байсан. Гоё мандрины үнэр аяг тий. Тэр болох мандрин энэ бас байдгүй. Тэгээд мандрины үнэрч байд юм. Тэгэл ер нь цөөхөн жоохон юмд бол бид нар ч аяг баярлдаг. Тэр бол зөвлөлтөө тий. Бүх юм элбэг дэлбэг бас байгаагүй учраас жоохон ч юмд ихсэх баярлдаг. Тэр бас их чухал та хүм ялангуяа нүүдэлчин монголчууд бид чинь нэг юм ингээл цуглуулаад хураагаал хуримтлуулаад байхаас илүүтэйгээр яг л амьдралдаа хэрэгтэй юмтайгаа л амьдраа сурцсан хүмүүс шүү дээ. Тэгээд тэр маягаараа л бас социализмыг бүгдээрээ амьдэрдэг байсан. Тэгээд хамгийн гол миний бодлоор тэр яг тийм сайхан халуун дулаан уур амьсгал тийм ээ. Нэг нэгэндээ их сайхан хандаад бэлгтэй дэмбэрэлтэй өгөөд хилээд ингээд шинэ ондоо ер нь тэр шинжлэлийн
уур амьсгал Монголд их сайхан болдог гэдэг те. Тийм болохоор ер нь тэр уур амьсгал их гоё. Тэрнээс бэлэг мэлгээ бол сайн санахгүй шүү дээ. Нөгөө л мандрин нэгэн чихэр нөгөө вавгатай чихэр юмнууд л байсан баг та. Тэгэхээр бага насыг бол одоо хизээж эргэж олддог юм аа бага насаа хайрлаж яваарэ гэж хүмүүстэй дандаа л ярьдаг. За тэгээд хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэг байдаг бол гээл хамчууд болох туфта. Хэрвээ яг тийм галт тэрэг ирвэл та эргэлзэхгүй сууж чадах уу? Яг бас аль үедээ очихыг хүсэх бол илүүтэйгээр бүхэл үедээ очихыг хүсэж байна. 10 жилдээч оюутан байхдаач тийм ээ. Тэгээд дараа нь аспирантурд байх үеих ажиллаж явах үеих гэл өдөө бас хээр бид нар геолог байхдаа хээрийн ажил нэлээх явдаг байсан. Зунжингаа тэр ч бас хамгийн сайхан үе мөч уулга даарсан нэлээх аялж явдаг байсан. Тэгэл бүхэл мөчүүд бол эргээд харахад бол сайхан шүү дээ. Хамгийн гол нь тэр мөчүүдээ өөрөө өөрсдөө ойлгож ухамсарлах хэрэгтэй юм шиг байна. Одоо би ингээд яг энэ мөчтэй ийм сайхан байна гэдгээ тэр болгон ойлгохоор буцаад эргээд бодоод нэрээ тэр сайхан байжтэй биш. Өнөөдөр сайхан байна тийм ээ. Өнөөдөр би хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ найз нөхдөдтэй сайхан байна гэдэг ажил төрөлтөө ч гэсэн сэтгэл хангалуун байна ч гэдэг юм уу. Тэрийг ухамсарлахад хэрэгтэй байх та тий. Тэн сайхан хариул. Геолог гэснээс ер нь эмэгтэй хүн геолог мэрэгч сонгох гэдэг бас нэлээд хэцүү байх шүү тий. Хавар ингээл гараад намар ирдэг. Чулуу үүрж явдаг гээл. Оо яа тэгээд тэр чинь их залуу хүн чинь их тэгээд залуу шантраад авахгүй тий. Шантраад авахгүй шүү дээ гоё шүү дээ. Тэгээд нэг яваа сурчих юм бол тэгэл биеинд ч сайн сэтгэлч сайхан тэгэл геологч нь зүгээр нэг чулуу алхаар чулуу зохиол өөрөө явдаг гэж хүмүүс бас явцуу ойлгоод байдаг. Геолог бол өөрөө энэ дэлхийн түүх, яаж дэлхий үүссэн, яаж нод гаргууд үүссэн тийм ээ. Тэгээд энэ дэлхий дээрх одоо физикийн, химийн, сансар судлалын тэр бүх юм ингээд багтаагаад за тэгээд геологийн тэр орд газрууд яаж бүрдсэн бэ? Яаж одоо тийм тодорхой металлын тийм хуримтлал бүрдсэн бэ гэдэг чинь цаанаа айгүй том бас ухаан тийм ээ. Тэгээд их сонирхолтой маш олон шинжлэх ухаануудыг хоорондоо нэгтгсэн, хослуулсан. Уг нь бол тийм бас энгийн биш их сонирхолтой шинжлэх ухаан л да. Тэгээд заавал бас хээр явах чалгүй зарим лаборатори, зарим багшлан, зарим нөгөө картан дээр ажиллана янз янзын чиглэлүүд зүйл байгаа. Тэгээд эргээд харахад бас Монголд хамгийн хэрэгтэй мэрэгчлүүдийн нэг болж таарсан. Тухайн үедээ бол бас тийм ч их эрэлт хэрэгцээ гэж бас байгаагүй ч гэсэн надад сонирхолтой санагдаад бас геохим гэдэг хим геолог хоёрыг бас олсон мэрэгжил сонгосон. Одоо бол геологоор нэлээд олон залуучууд байнга хошуурж байна шүү дээ тийм ээ. Сонирхолтой геологч. За тэгэхээр одоо тун удахгүй 7 хоногийн дараа шинэ он, шинэ жил ажил ирэх гэж байна. Тэгээд яг шинэ жилийн үдэж танаа гэр бүлийн бас одоо баярын ширээ ямар байдаг бол бас хүмүүс сонирхож байгаа. Надад сонирхлаа. Та ямар хоол хийж тавьдаг вэ? Энэ жилийн төлөвлөгөө байна уу? Төлөвлөгөө байхгүй. Тэр үедээ л бодож байгаа л нэг бусад айлуудын жишгээр л масалата хий чин тэгээд одоо яг бодсон юм алга та. Тэгээд тэр үедээ нэг сайхан хоол хий чин дээ. Ер нь 31-ний өглөө би хүүхдүүдэд бас хүүхдээ ёолкны билет авцсан байгаа. Ёолк гээд 31-нд тэгээд ямар ч гэсэн 3 хүүхдэд дагуулаа шинэ жилд очино. Тэгээд орой гэр бүлэрээ сайхан тэмдэглэндээ. Нэгэндээ бол бид нар салхинд гараад бас цасанд ямар ч байсан алхах гэж бодож байгаа. Тэгэхээр таны бас нэг ярилцлагаас уншижсэн юм байна л да. Таны аав ээж бас та хэдийг бас хүүхэд байхад нөгөө ханы самбар ингээд үлгээд уралдаан зарлждаг байсан. Ингээд одоо хүүхдүүдийг уралдуулдаг. За тэгээд аль нь одоо илүү сайн үйл хийх нү тийм ээ аль нь одоо хичээлээ намаа сайн хийх нү гэдээ уралдуулдаг байсан гэж уншижсэн л та. Тэгээд энэ уралдаан магадгүй шинжлэр бас улам ширүүсдэг байсан болоо гэж боддог юм чинь. Үгүй нэг тэг ширүүсгүй. Зүгээр тэр уралдаан гэхээсээ илүүтэйгээ зүгээр сургууль дээр ч гэсэн ханы самбар, ханы сонин гэл те тийм хийдэг байсан шүү дээ. Тийм маягаараа л гэртээ бид нар өөрсдөө л илүүтэйгээр нэг тэр маань өөрөө бас бидний тоглоом юм да те тэгдэг байсан. Тэрнээс нэг сүртэй уралдаад ах юм бас байхгүй те. Манай хоёр том ах нэг надаас 5, нэг надаас зориг ах бол 2 ах. Том ах бол 5 ах. Тэгээд ах нар маань өөрсдөө надаас ах учраас би тэднийгээ дагаал хичээл номоо ерөнхийдөө арай жоохон төрүүлээ сурчдаг үеийнхнаасаа. Тэр бол их нэмэр болж исэн л та. Сургуульд ороход жоохон төрүүлээд даалгавраа хийцэн байхад бол дараагийн олон асуудлууд гайг болчдөг шүү дээ. За баярлалаа. Тэгээд манай өнөөдрийн бас ярилцлагад таны одоо бас эрхэм дотны хүмүүсээс дэлгэцээр нэг 2 зочин танаас нэг мэдлэгээ дэвшүүлээд асуулт асуух юм аа. Тэгээд та хин гэж бодож байна. Тааж байна уу? Одоо яаж таах вэ? 2 юм байдаг бол одоо. Манай нөхөр л биш бол. За тэгээд эхний зочны ярилцлагыг үзэж байна те. За. Төвд 2013 оны шинэ оны мэндийг дэвшүүлж
ажил үйлс эрхэлж байгаа үйлс нь амжилт хүсье. Энэ он дүүд маань зөвхөн ажилтнч биш, арга ахуй байдал за бүр тоомтой ярил одоо хамаатан садан ах トゥ бидэнд нь ч гэсэн хүртээмжтэй байх баха. Дүүгийнх төрийн төлөө улс их орныхоо төлөө хийж бүтээж байгаа зүйлд ах トゥ хамаатан садан бид ямагт сэтгэл үеийг дэмжиж ажиллаж байт юм шүү. Энийг дүүмэн байн одоо бодож ойлгож явдагт нь бид ч гэсэн бас баяртай байдаг. Тэгээд бид хоёр ч насны зөрүү их холбоолох дээр явахад хүүхэд ах үед нь аав ээжтэй л очиж уулзаж ярихаас биш одоо юу гэдгийг дүү маань чухам яаж юм сургуулийн сурагч байсан, оюутан байсан, оюутан байж байгаа төгсөлтийнх юу яасан тэгээд зургаа бидэнд ирүүлсэн байсан. Тэрийг хараад анх удаа Европ маягийн одоо боловсрал өөрөөр одоо манайхан өргөн хэрэгэлдэг болж тэ нэг малгай тэ нөмрөгтэй тийм юм өмссөн байхын харахад их сонин өөрөөр манай одоо удмын өрсөдийн Европын одоо хооронд тийм бас сонин мэрэгжлэр зэвсэж байгаа нэг сайхан санагддаг байсан. Тэгээд хамгийн анх ирээд хайгуулд явж өдөр хэрийн ангид ажилласнаас бас хаяа ирээд ярьж яхад сонсож байхад миний төч одоо нэг бодлын зөвч мэрэгжил сонгосон юм шиг, нэг бодлын туйлын одоо эмэгтэй хүнд хэцүү мэрэгжил сонгосон юм шиг. Тэгтээ тэрэндээ миний төв хязээч одоо тэгэж би буруу мэрэгжил сонгосон юм байна, энийг ер нь чадахгүй юм байна гэсэн тийм халшрах юм байдаггүй юм шиг байна. Тэгээ ер нь миний дүүгийн нэг гол онцлог юу гэхтэй зэрэг их ажилласан шүү дээ. Туйлын ажилласан. Тэр нь өөрөөр хэлбэл ямар ч ажил ямар ч одоо үүрэг даалгавар авсан байсан тэрийг хэрэгжүүлэхээр зүтгэхт нь өөрт нь их тэр болдог сайн зүйл байт юм шиг байна. Дүүгээсээ тэгээд нэг зүйлийг одоо юу хэмтэй шинэ жилийн лавлгаа маягтайгаар асууд юм уу да миний дүүч одоо аль удмын хүн блэ. За хөгшөө ээжийнх нэрийг одоо сандгүй гэсэн юм л хоёр асуултаа дүүтэй шинэ оны одоо юу юм асуулт тавьж хаад л одоо юм мэдлэгийг өндөрлөх үү дээ. Яа. Шалгалт авч ийн да. Тийм байна. Тэгж байна. Манай хамгийн том уялах Батуулдах. Манай миний бас их хөндлөж явдаг. Бас их боловсралтай. Өөрөө намайг ажилласаг гэдэг төрхий бас магтаад байна. Баярлалаа. Өөрөө бол хамгийн их ажилласаг бас хариуцлагатай хатаа. Тэгээд манай аав өөрөө агийн буряд одоо доромтын дашвалуурын гаралтай. Тэгээ манай аавын ээж базрын чимэд гэж байсан. Тэгээ манай тэр чимэд эмээг гийн нэрийг надаас юу яаж чинь шалгаж байна тий. Тэгээд манай аав бол өөрөө бас 13 хүүхдийн хамгийн бага нь байсан гэдэг. Тий тэгээд манай аав өөрөө очрын сэвэний санжаасран гэдэг ийм хүн байдаг. Улаал зай хөвгдүүд гэд тэр овгийнх л та. За баярлалаа. Яагаад л Эрдэнэлэг ахыг тий. Хариултаа бүрэн дүр авчихлаа. Бас хоёр нээлттэй. Та нар Эрдэнэлэг ахаар нь ясан байна тийм ээ? Тий. Эрдэнэлэг ах гэдэг бидний багын нэр тэр л дээ. Эрдэнэлэг ах. За баярлалаа. За ингээд дараагийн төвчний асуултыг харцгаая. Намайг Баясгалангийн Наранзал гэдэг. Би оюун гишүүнтэй 1999 оноос хойш хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд гишүүнтэй хамтарч ажиллах хугацаанд бол тэр хүнээс суралцах, хувь хүнийхэн хувьд мөн бахарах зүйлүүд маш олон гарч ирсэн. Одоо ингээд санаанд ороод хэлэхэд бол нэгдүгээрт маш энгийн тийм хүмүүстэй хүнийг хар бор, баян ядуу, гадаа дотоод гэж ялгаж хизээч харьцаж байгаагүй. Мөн маш тайван хүнд уурлаж, цухалдаж, загнаж байхыг нь бол ерөөс хараагүй. Хүн аль болох тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг тийм. Мөн маш их дайчин, маш олон одоо албыг зэрэг харьж байгаа тийм. Улсын их хурлын гишүүн, сайд, тэгээд зориг сангийн тэргүүн, намын тэргүүн, тэгээд олон янз янзын холбоодыг тэргүүлж явдаг хүний хувьд бол маш их ачааллыг өөр дээр үүрж яадаг. Тэгээд 3 жоохон хүүхэдтэй эмэгтэй хүн гэхэд бол энэ маш их ачааллыг үүрж явна гэдэг бол маш хэцүү тийм. Тэгээд ерөнхийд нь ингээд үнэт хэлэхэд
хүний төлөө төрсэн, хүн туслахын төлөө байнга явж байгаа тийм л хүн дээ. Танаас нэг 2 асуулт асууя. Нэгт нь болохоор та өөртөө амрах цаг гаргаж гин үү? Хизээ хамгийн сүүлд амарсан бэ? Хоёрт нь болохоор та өөрөө спортын хүн хүүхдүүдэд ямар нэгэн спортоор хичээллүүлэе гэж боддгоо. Жишээ нь карате. Манай Наранзул анх намайг их хурлын гишүүн болоход миний туслахаар ирсэн. Бас чадaltaй охинолтой бас Канадад мастер хамгаалсан. Тийм нэлээд том сургуулиас мастер хамгаалсан. Бас их уйггүй судалгаа хийдэг, ажил хийдэг. Миний бас хөндлөж явдаг хүмүүсээ нэг тийм. Тэгээд асуулт нь нэгдүгээр хамгийн сүүлд хэзээ амарсан. Ер нь хүүхдүүд эрт унтдаг л да. Нөгөө өглөөний эрт сургууль цэцэрлэгт явна. Сургуульчууд 8-д эхэлдэг тийм ээ. Тэгээд 7-д болсон. Тийм болохоор хүүхдүүд эрт унтахлаар хамт эрт унтчихдаг. Тийм. Ажлаа дараал эрт ажлаа тараал очивол хүүхдүүдтэй жоохон байж байгаа л унтусна эрт унт чинь. Тэгээ сайн унтна гэдэг чинь дараагийн өдөр нэг л амар байна гэсэн үг. Тэгэхээр хоёрдугаарт спортоор хичээллүүлэе гэж боддог ч гэсэн арай л бага юм уу да гэж бодоод байдаг. Гэхдээ заавал баг гэж бодох ёсгүй юм шиг байгаа нэ. Хүүхдүүдээ өөрөөсөө илүү бас жоохон хайрлах гад эрхлүүлэх гэдэг нь бас буруу гэж магадгүй. Ер нь бол одоохондоо бол зүгээр л алхуулж байгаа. Хагасан сайдар. Нэг том хүмүүс маань бол бас жоохон бүжгийн тэмцээн юм шиг бүжгийн дугуйланд явж байгаа. Гэхдээ ер нь спортоор хичээллүүлэе гэж бодож байгаа. Том болохоор нь. Том удахаас спортоор хичээллүүлэх юм байна. Ялангуяа карате гэсэн шүү дээ. Тэрийг яг задуучид өөрсдөө мэднэ. За тэгэхээр бид гурван ярилцлаган дээр бас нэг зочин нэмэгдэж орж ирэх ёстой. Хэн хүн бол одоо тантай бас уулзахыг хүсэж манай телевизээс өөрийн хүсэлтийг гаргасан учраас өнөөдөр бас бид нар урьсан юм аа. Яа за баярлалаа. За ингээд хоёр дахь зочноо студид хүлээж авъя те. За. За сайн байна уу? Сайн байна уу? Шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. За тань ч гэсэн юм дүүрээ. Сайн уу? За манай орж иж байгаа зочин болохоор нийслэлийн Баянгол дүүргийн хятад хэлнийг өнзгөрүүлсэн сургалттай хүслийн өргөө бүрэн дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч хятад хэл өөрөө сурах бичиг нэг номыг зохиосон бих тогтхоо хөгтө ариун хур гэдэг авьяаслаг мундаг охин байна. За сурагч ариун хур нь 2000 оны 7 сарын 26-нд Улаанбаатар хотод төрсэн 2006-аас 2007 оны хичээлийн шинэ жилд 1-р ангид элсэн суралцж байсан. За аливаа зүйлд итгэлтэй хандаж өгсөн үүрэг даалгавраа сайн биелүүлдэг, багаар ажиллах чадвар сайн, төлөвлөж хийх зүйлээ биелүүлэхийн тулд хичээнгүйлэн суралцдаг, нягт нямбай, зохион байгуулалттай, хамт олонныхоо дунд нэр хүндтэй, гүйцэтгэл сайтай, бусдынхаа бодол санааг сонсож хүндэтгэж харьцдаг, хятад хэлний сурах бичиг зохиож түүгээрээ өөрийн анхны бүтээлээ баталгаажуулсан уйггүй дайчин чанартай. За дээрэс нь дуулж бүжиглэх авьяастай тэргүүний сурагч юм байна. За тэгээд амжилтуудаас нь дурдъя те. Цэвэр бичгтэн өргөмжлөлт хятад хэлний уг гэрээний хичээлийн 1-р байр, 2008 онд Бээжин хотод зохиогдсон хятад хэлний уралдаанд 3-р байр, 2008-аас 2009 онд их шалгуур хятад хэлний олимпиадад 1-р байр алтан медаль, 2008-аас 2009 онд их шалгуур хятад хэлний олимпиадад 4-р байр, 2009-өөс 10 онд хятад хэлний хичээлийн хүрэл медаль, 2009-өөс 10 онд их шалгуур хятад хэлний олимпиадын тэргүүн байр, 2007-оос 2008 онд оны шилдэг сурагч, 2009-өөс 2010 онд оны хошоо шилдэг сурагч, 2010 онд хятад хэл өөрөө сурах бичиг нэг номыг өөрийн номоо хэвлүүлэн гаргасан ийм одоо амжилттай охин байна. Аяаслаг ийм багаас одоо их мундаг охин байна гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас оюун гишүүнтэй уулзаж өгөөч гэсэн хүсэлтийг одоо манай телевизийн уран бүтээл бас биелүүлж бас ариун хурийнхаа бас энэ шинэ жилийн үеийн мөрөөдлийг бас биелүүлж байгаа юм болов уу гэж бид бүхэн гэсэн дотор их баяртай байна. Тэгээд өнөөдөр өөрөө тань уулзахыг хүссэн одоо оюун гишүүн сууж байна. Тэгээд та хоёрын дунд одоо микрофон нээлттэй. Мундаг охин биш үү? Баяр хүргэе. За баярлалаа. 2012 настай тий? Тий. 12 настай. Өсөлтөө бас харуулъя тий. 12 настай. Энэ ном та самын сонирхох юм байна. Хятад хэл өөрөө сурч байгаа. Дараагийн төлөвлөж байгаа ажил нь болохоор хятад хэлний ийм хэл зүг юм байна. Энийг өөрөө орчуулад бүтэн одоо бүр ихээр нь орчуулад монгол хэлэн дээр гаргах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ажиллаа эхэлсэн тийм ээ. Одоо эхлэж байгаа. Эхлэж байгаа. Чи номыг бичиж гэж яаж бодов? Би одоо нэг хятад руу их аялж ирсэн. За. Тэгээд одоо тентгийн одоо соёлыг одоо монголчуудад одоо таниулж мэдүүлэх гэсэн зорилготой л хийсэн. За тэгээд одоо ариун хуур ирээдүйнхээ бас хүсэл мөрөөдлийн тухай юу гэжтэй лээ. Тэгээд бас өнөөдөр ингэ сайхан боломж чамд олдож байна те. Одоо ер нь хүн багасаа яах ёстой юм, зэмлэл магтаалыг яаж хүлээж авах ёстой юм. Чамд гоё зөвлөгөө өгнө шүү дээ. Асуулт бас асууж болно те.
Одоо та ингээд одоо мөрөөдлөөсөн үү те? Тэгээ тэр мөрөөдөлд одоо хүрэхийн тулд яг юу хийжсэн бэ? Хүрэхийн тулд. За ер нь мөрөөдөлтөө хүрэхийн тулд миний бодлоор яг чиний л хийж байгаа зүйлийг өөрөлдөл дор л хийх ёстой юм хийгээл даалгавраа сайн хийгээл хичээгээл зүтгэе явж байхад бол мөрөөдөлтөө хүрэх боломжтой байдаг. Тэгээд өөрөө чи орж ирэхээс өмнө бас бид нэр ярьж ирсэн. Яг амьдралдаа юу хүсэж байгаа вэ? Юу мөрөөдж байгаа вэ гэдгээ их зөв ойлгож өөрийнхөө хувьд тодорхойлох нь зөв байт юм байна л да. Тэгээд чи бол ер нь өөрөө сайн ойлгоцсон өөрөө бүх юм ийм бага насандаа те бүх юм хийгээд сурцсан хөхтэй юм л да. Тэгэхээр бараг л чамаас бараг зөвлөгөө авах юм байна. Хүсэл мөрөөдлийнхаа тухай манай. Чи одоо юу мөрөөдж байна? Би одоо хилээрээ дамнаж ярьд юм. Орчуулагч болно гэж мөрөөддөг. Аха. Чи ихтэй одоо баг ийм мундаг олимпиад юмд ороод ном бичиж байгаа юм чинь. Тэр дээр хятад хэлийг аягүй сайн одоо сургуулаа төгсгöd эзэмшчих байх л та. Орчуулагчаас дутахааргүй те. Тэгэхээр зүгээр би бодохдоо гэхдээ чиний мөрөөдлийг өөрчлөлмөргүүлэн л бодохдоо өөр ямар нэг мэрэгжил сураад тэр дээр хятад хэлээ чи мундаг төгс сурчин. Өөр бас нэг мэрэгжил сураад тэгээд хослуулах бол орчуулагчаач хийж болно тийм ээ. Хятад хэлээ судалж болно, өөр чиглэлээр сурч болно тийм ээ. Чи тэрийг бол чадах хөвчөг харагдаж шүү дээ. Ер нь хосмортой явуул их амжилт олно гэж яриад байгаа сүүлийн үед те. Одоо ер нь манай Монголд энэ хятад хэлээр яг ийм бичиг орчуулга хийхэд хамгийн одоо сайн хүн хэн байдаг лээ? За яг тэр талаар би Цэргийн Болдбаатар гэж юм байна тий. Тийм үү. Тий. Ер нь харилцаа холбоо нэлээх өргөжж байгаа тий. Хятад улс бас сүүлийн 20 жил 30 жил эдийн засгийн аягүй сайн өснө гэдэг чинь манай Монгол улсын эдийн засагт ч гэсэн эргээр бас нөлөөлж байгаа. Хятад улс эдийн засаг нь өсөж байгаа учраас ашигт нууцлын үн нэмэгдээд тэр хэрээрээ манай бас эдийн засаг одоо сүүлийн 10 жил бас доктортой өгч байгаагийн нэг том үндэслэл нь учраас энэс бид нар зөв хүртэх нь тий. Нэг зөв л гэж боддог л доо. За тэгэхээр манай ариун хуурын хувьд хятад хэлнээс гадна өөр гадаад хэл одоо ингэ сонголт суралцах уу? Одоо би англи хэл сурна гэж бодож байгаа. Тэгээд одоо яг дэлхийн нөгөө томат хэлүүд байдаг шүү дээ тий. Тэр хэлүүдийг сурна гэж бодож байгаа. Ер нь хэлний хүн болмоор байгаа юм тийм ээ. За. Хэдэн настайгаас сурсан хятад хэл? Яг 1-р ангиас сурсан. 1-р ангиас. Одоо ер нь бүх хичээлүүд чинь бас хятад хэл дээр явагдах уу? Үгүй. Нөгөө математик, монгол хэл тэгээд ер нь бол зүгээр хятад хэлний хичээлүүд л хятад дээр явагддаг. Бас хичээл нь. Би бас 10 дугаар манай би төрүүлсэн 23 дугаар сургуулгээ бид нарыг багахад явсан сургууль маань ихэнх хичээлүүд нь орос хэл дээр явагдаад гэхдээ монгол хэл, монгол уран зохиол, монголын түүх, газар зүй гэдээ монгол дээр явагддаг. Тэгээд ер нь ингээд өөр нэг багасаа өөр хэллийг бас гайгүй эзэмшиж эхлэр чинь монголчууд их хоёр толгойтой болдгоо гэл тийм. Яг тэр өөр гадаад хэл эзэмшнэ гэдэг чинь олон мэдээллийн тэр их том мэдлэгийн бас их сурулж болчихдөг юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр маш их давуу эрэхтэй болчихж байна гэсэн үг шүү дээ багасаа. Тий. Мундаг байна тий. Давуу чанар, том чанартай. Тий. Ариун хуурын хувьд одоо ингээд яг чи хятад хэл сураад ингээд явж явцад Монголынхоо их түүхээр өөрөө монгол хүн болж төрснөөр бахарах тийм чамд мэдрэмж төрж ирсэн үү? Би маш монгол хүн бол төрснөөр маш их бахархдаг. Ялангуяа Чингисийн үр удам гэдгээр маш их бахархдаг. Тэрийг чи илүү хятад хэл судалж байхдаа ойлгосон уу? За тэгээд энд нэг ил загтал байгаа. Тэгээд оюун гишүүн та ариун хуурын бас ирээдүйд сайхан одоо ерөөл хэлээд ядарсан үедээ юм уу ингээд таны энийг харахад нэг эрлэгдэхээр тийм сайхан үг бичиж өгөх хаа гэж хүсэж шинэ жилийн бичээд тийм ээ. За би бичээ та нар ярьж л байгаарай хоол. Би ариун хуур тийм. За тэгвэл англи бол одоо ер нь хэзээс эхлээд барьж авах уу? Яг одоо яг 8 дугаар ангиас эхлээд яг энэ жилээс эхэлж үзэж байгаа. Тийм. Тэгээ ер нь бол хятад хэлийг их олон мянган хамттай сурахад их хэцүү хэл гэж үздэг шүү дээ. Тэгэхээр чи энэ хэцүү хэлийг ингээд сурцсан ном гарах хэмжээнд хүрсэн байгаа юм чинь англи хэл юм уу бусад хэл бол их нэг тийм бэрхшээлтэй биш байх гэж бодож байна. Тий, аливаа юм ингээд багаас нэхлэхээр их хүнд санагддаг. Тэгээ тэр болгоныг төвчж одоо өөрөө хичээнгүй байх хэрэгтэй. Тэр ер нь бас яг хэлний авьяастай авьяасгүй хүүхд гэж байдаг гэж санагддаг л да. Тэгээ багасаа ингээд хэл сурж байгаа хүүхдүүд зарим хүүхдүүд бол маш өндөр хэмжээнд сурдаг. Тэгэхээр яг бас ижлэхэн төвшин сурж байгаа хүүхдүүд бас төрөлхийн ч юм уу эсвэл бас өөр үдмийн жөлөө байдаг ч юм уу. Тэгээд бас одоо муу сурах нь бас байдаг л. Тэгэхээр ариун хуурын хувьд бол бас хэлний авьяастай маш их өндөр авьяастай. Тийм учраас бас өөр бусад хэлийг сурахад маш төхөн болох байх л та. Мэдээж хэрэг гадаад хэл сурна гэдэг бол маш хүнд ялангуяа ийм хүнд хятад хэлийг бас сурна гэж сураад өдөө зэрэгтэй явж байгаа нь бол үнэхээр
бахархууштай санагдаж байна. Яг чиний үе тэнгийнх бас манай нэвтрүүлгийг үзээд үнэхээр ариун хур шиг юм болох юмсан тийм ээ. Хичээлээ хийгээд байх юм бол ингээд ном үзээд ингээд сайхан оюун гишүүнтэйгээ уулзаад ийм нэвтрүүлэгт ордог юм байна гэдээ бас ариун хураараа дамжуулаад өөртөө бас их том боломжийг нээж чадж байгаа болов уу гэж бодож байна. Энэ үүнээрээ бас тэмүүлэх болов уу гэж бас бодогдож байна л да үе тэнгийн найзууд нь. Ариун хур энэ жил өвлийн үг аваас билег авч амжсан байгаа одоо. Аваагүй л байгаа тийм. Одоо тэгэл нэг өдөр өвлийн үг ав цан чаргаа хөдөлж ирээл ариун хурыг ийм мундаг одоо ном гаргасан юм чинь их том билег байх хаа тий. Тэгэл яг мэдээж хэрэг ийм мундаг сурж байгаа хүмүүс жил болгон бас өвлийн үг аваасаа билег авдаг нь гарцааг байх тийм ээ. Зөв нэг их сургуулийн шинэ жилээр тэгээд ангийнхантайгаа сайхан баярлаад хамт олноороо тэгээд гэр бүлээрээ. Ер нь ингээд хэл сурахад хүнд ямар чанар байх хэвээр төвчээртэй байх хэвээр юу? Тийм. Төвчээртэй. Хамгийн гол чанар. Өөрөө тийм сурыг гэсэн зорилготой тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тэмүүлэлтэй. Тэсний цагт л одоо өөрөө юу ч хийж чадна шүү дээ. Одоо тэгээд түрүүн хэллээ. Одоо манай телевизийг үзээд чиний үе тэнгийн бас хүүхдүүд байгаа те. Тэгэхээр тэр хүүхдүүдэд юу захиж хэлэх вэ? Та нар одоо ялуу ямиг хийхдээ бити шантарч байгаарай. Ариун хур дүүтэй юу? Дүүгүй айлын ганц. Айлын ганц. Тэгээд дүүтэй бол бас дүүгээ бас яг өөрийнхөө замлаар бас багаас нь хэл сургаад бас сайн авч байгаа л гэж бодогдлоо л да. За. За ариун хур. За. Чин танилцсан дах баяртай байна. Тэгээд яг өсч мөрөөдөж байгаагаа зөв ойлгож зөв тодорхойлорой. Тэгээд яг тодорхойлсон тохиолдлыг сэтгэлийн дуудлагаараа мөрөөдснөр яваарай. Тэгээд сайн сайхан мөхнийг өсөё. Тэгээд хичээн бас уцаад орхичлоо. Надаас асуух зүйл юм уу зөвлөлт ч юм уу ярилцмаар байвал залгаарай гэдэг. Тэр бас гоё санаа байна те. Энэ билгийг оюун гишүүнээ та бас ариун хурдаа бэлгэл. За яна би уг нь авчрах хэрэгтэй байсан юм даа. За амжилт хүсье минь дүү. За баярлалаа. Тэгээ бус хүүхдүүдээ бас үлгэр жишээ болоод хүүхдүүд чинь бас нэг нэгнээс айгүйх юу үлгэр дуурайдаг цэник авдаг байхгүй. Тэгээд чамаг мундаг байхлаар буссан ч гэсэн бас дагаад их мундаг байна те. Тэгээд дагаад бас улс орон ч гэсэн мундаг болно. За тэгээ энэ үдэш бас бидний ярианд бас нэгэн чимэг болж орж ирсэнд их баярлалаа. Хамгийн гол нь чиний хийж бүтээсэн юмд бол үнэхээр их бахархаж байна тий. Монголын ард түмэн бүгдээрээ чамаар бахархаж байгаа. Чиний үе тэнгийн ийм сайхан бидний ирээдүйн ийм гэрэлтэй гэгээтэй ийм өндөр боловсралтай ийм зоригтой байна. Зоригтой өрхөнд бол ийм их төвчээр гарч байгаа чинь бол үнэхээр нь бол үндэсний бахархал болохоор ийм сайхан хүүхдүүдийн ирээдүйн төлөөлөл орж ирсэнд бид бүхэн ч гэсэн их туйлын их баяртай байна. Тэгээ ариун өөрийнхөө ирж байгаа 2013 он шинэ онд нь их амжилт төсөй. За энэ нэг том ажил байгаа юм байна. Энэ номоо гаргах юм байна. Тэгээд бас энийхээ цувралыг гаргана гэсэн байна тий. Хятад хэл сурах чийхаа. Одоо болохгүй хоёр нь одоо хэвлэлтэнд орсон байгаа. Бодохгүй гарна. Хоёр дахь цуврал нь гарах юм байна. Шинэ онд одоо ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За танд ч гэсэн. Та бүхэнд ч гэсэн. За баярлалаа. Шинэ дэлхийн телевизээ сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Бид та бүхэндээ зориулан одтой өдөр шинэ жилийн хөтөлбөрөөр өргөн барьж байгаа лээ. Тэр манай өнөөдрийн хүндтэй зочин, улсын их хурлын гишүүн, байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Санжаа Сүрэнгийн оюун оролцлоо. Тэгэхээр өгөөраас үзэгч та бүхэндээ хүргэсэн өнөөдрийнхөө одтой өдөр нэвтрүүлгийн өндөрлөе. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас оюун гишүүндээ нэвтрүүлгийн уран бүтээлч манай шинэ дэлхийн телевизийн зүгээс бас бяцхан гарын бэлгийг гардуулах гэж байгаа таатай байна. За. За энэ сайхан амтны дээжийг тань. Шинэ жил баяр болж байгаа учраас За маш их баярлалаа. За тэгээд энэ манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Азхур компаниас энэ шинэ он 2013 оны шинэ хуанлыг гаргасан байна. Тэгээд энэ хуанлын дээр та эх өнөөхөө ажил үйлсийг төлөвлөөрэй гэж. За Монгол pop урсгалыг үндэслэн одоо дуучин болдгийн их гоё зургнууд. Ийм хуанлыг болдог маш их шүтдэг тийх баярлалаа. Тий. За тэгээд өнөөдөр бас шинэ жилийн үдэш их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээж авч энэ сайхан 2013 он 12 оноо үдэж байгаа оноо дүгнэж ирээдүйн сайн сайхны тухай их сайхан өөдрөг сайхан гэгээлэг зүйл ярилцсан танд туйлын их талархлаа. Тэгээ шинэ жилийг бас ориглон дарсгүйгээр төсөөлшгүй. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөөд гурлаа ориглон дарсаа задлаа. За ийм сайхан нэвтрүүлэгт урьсан бас баярлалаа. Сайхан сэтгэл сэргээсэн бол ярилцлага боллоо. Тэгээ ийм бас чадaltaй хөрх хүүхдийг бас урьж ирсэн байна. Манай дотны бас хоёр хүмүүсийг хүртэл яриулаад их сайхан нэвтрүүлэг боллоо. Тэгээ шинэ онд сайн сайхан бүхнийг бас танай телевиз та бүгдд бас хүсье өрөөё. За баярлалаа. За ингээд шинэ телевизийн шинэ жилийн үдшиж та бүхэндээ зориулсан явуулж байгаа. Төрүүлж байгаа одтой үс нэвтрүүлгийг таалан болгоос үзэж та бүхэндээ баярлалаа. Ингээд шинэ жил бас их олон дөрүүдтэй тий. Өвлийн өвгөн гэж байна. Сүлд мод байна. Яа. Сайхан буудлаа. Мэлэг байхад буудлаа. За гадуур нь. За шинэ ондоо. За тэгээд
шинэ ондоо таны 2013 онд таны ажилд олон амжилтуудыг авчирсан ийм сайхан жил байх болтугай гэж өрөөж байна. Тэгээ та бас телевизээс сууж байгаа уулынхаа ард түмэнд за гэр бүлийнхэндээ за одоо шинэ бүрэлдэсэн бас ангийнхандаа мэдлэгээ дэвшүүлэх байхаа гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд шинэ ондоо хамгийн гол нь мэдээж хүн болго эрүүл энх байх нь чухал. Тэгээд түрүүний миний бас хэлснээр ажил төрлөө зөв зохицуулаад их өр бүтээлтэй өөр ашигтай ажиллаад тэгээд цаг зав хамгийн ойр дотныхантай хайртай хүмүүстэй хүүхдүүдтэй найз нөхдүүдтэй бас зөв зарцуулаарай. Ажил гэж явсаар байгаад бас яг хамгийн чухал юм уу бас заримдаа мартах гэдэг шүү. Ажлаа зөв зохицуулж улстай дэргүүж чадна хүн те. Хичээх юм бол тэгэхээр аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд шинэ ондоо бүгдээрээ Монгол улс маань өөдрөг хөгжиж дэвшихийн төлөө энэ хондгийг өргөё. За баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ жилийн мэнд. За. За баярлалаа.